Байцгаана хүмүүстээ өнөөдөр багш нь урлагийн талааныг тооцоолох аргыг тайлбарлаж өгье. За урлагийн талааныг багш нь метаны жишээн дээр тайлбарлаж өгье. Метаны шатах урлагийн жишээн дээр. За метаны томьёо бол CH4. За шатааны гэдэг хүчил төрөгчтэй уралд оруулна. За хүчил төрөгчтэй орол шатаахад бол нүүрс хүчлийн хий ба ус үснэ. За урлагийн тэршилтийг бичээд хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр тэнцвүүлэх ёстой. Тэнцвүүлэх ёстой. Тэгэхээр их бодист маань хүчил төрөгч, ус төрөгч 4 ширхэг, энд бол 2 ширхэг байгаа учраас усны өмнө 2 гэсэн коэффициентийг тавьж тэнцвүүлнэ. За одоо энд бүтээгдэхүүн бодисонд маань хүчил төрөгч 4 ширхэг болсон. Тэгвэл их бодисынхон хүчил төрөгчийг 4 болгохын тулд мөн энд 2 гэсэн коэффициентийг тавьж тэнцвүүлнэ. За одоо үүний дараагаар урлагийн талааныг тооцоолохдоо яах вэ гэхээр холбооных нь энергиэр тооцоолдог. За одоо тэгвэл метаны цөмөрөө нийт энергийг тооцоолъё. За метан маань өөрөө CH гэсэн дөрвөн холбоотой. Тэгвэл CH гэсэн химийн холбоо энэ 435 гэж. Тэгвэл 435-ыг 4 ширхэг холбоо байгаа учраас 4-оор үржүүлж өгнө. 4-оор үржүүлээд 1740 гэж. 1740. За 1740 киложоулыг үржүүлдэг нь молын хасаг 1 зэрэгт. За дараагийнх нь их бодис хүчил төрөгч байгаа. За хүчил төрөгч болохоор Огийн хооронд 2 хоёрчин холбоо явж байгаа. Тэгэхээр энэ болохоор 498 байгааг та нар харж байна. 498. За 2 гэсэн коэффициент байгаа учраас 2-оор үржүүлж өгнө. За ингээд 996 киложоул молын хасаг 1 зэрэгт гарч байгаамаа. За ингээд энэ бол их бодисын холбооны нийт энерги. За энийг нийт энерги гаргахтаа яах вэ гэхээр 1740 дээрээ 996-гаар нэмчихнэ. Одоо CH4-ийн холбооны энерги дээр хүчил төрөгчийн энергийг нэмжнэ гэсэн. За ингээд нэмэхэд 2736 киложоул үрждэг нь молын хасаг 1 зэрэгт гарч байна. За энэ бол их бодисын нийт энерги. Одоо цөмөр бүтээгдэхүүн бодисынхоо энергийг олъё. За тэгэхээр CO-гийн энэнийг олохын тулд C 2-чин холбоотой. За C-д 2 2-чин холбоо байгаа байна. За энэ холбоо бол 803 байдаг байна. Энэ холбоо 803 байдаг. За тэгвэл 803-ыг 2 ширхэг байгаа учраас 2-оор үржээд өгнө. 2-оор үржих. За ингээ 2-оор үржихэд 1606 киложоул үрждэг молын хасаг 1 зэрэгт. За хүүхдүүдээ нэгжээ заавал бодлогон дээр бичиж явж явах хэрэгтэй анхаарах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор усны H2O-гийнхыг олъё. За хүчил төрөгч 1 ширхэг H байгаа учраас холбооны энергийг бичнэ. За одоо тэгвэл OH-ийн хоорондох холбоо 465 байна. 464-ыг үрждэг нь 2. 464-ыг үрждэг нь 2. За энэгээр 2 дахиад энэ дээрээ бид нар энэ 2-чин холбоо маань байгаа учраас 4-оор үржүүлж өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй хүмүүстээ. 4-оор үржүүлнэ. За 464-ыг 4-оор үржүүлэхэд 1856 гарч байна. Хасаг 1 зэрэгт. За нийт энерги олъё. За нийт энерги олохын тулд хооронд нь нэмнэ гэсэн 3462 киложоул молын хасаг 1 зэрэгт болсон. За бид нар ингээд бүтээгдэхүүн бодис болон их бодисынхоо нийт энергийг оллоо. За одоо урлагийн талаанаа олохын тулд урлагийн талааныг бид нар дельта H гэж тэмдэглэдэг юм бидэн. За багш нь энэ дээр биччихье. Дельта H. За олохын тулд яах ёстой вэ гэхээр их бодисоос бүтээгдэхүүн бодисынхоо энергийг хасна.
их бодисоос бүтээгдэхүүн бодисынхоо энерги хасна. За тэгэхээр эндээс их бодис маань 2736 гарсан байна. Хасдаг нь 3462. За хасна. За тэгэхээр хасах тэмдэгтээ гарч байгааг та нар анзаарч байгаа. Хасдаг нь хасах 726 кJ молийг үйлчдэг хасах нэг зэрэг. За хасах тэмдэгтээ гарч байна. Тэгэхээр энэ сөрөг тэмдэгтээ гарч байгаа нь юуг харуулж байгаа юм бэ гэхлээр энэ бол экзотермик урвал гэдгийг харуулж байна. Тэгэхээр багш нь өмнөх хичээлдэр экзотерм урвал, эндотерм урвал гэж тайлбарласан. Тэгвэл эндээс хараад бид нар дельта H нь экзотерм урвал гэдгийг яаж мэдэх вэ гэхээр сөрөг тэмдэгтээ гарч байгаа гэдгийг анзаарч байна. За баярлалаа.